За та бүхэнд шинэ өглөөний мэнд хүргье. Тэгээд ажил руугаа явж байна. Энэ ажил дээр бас замын төгжээнд бас явах хоорондоо өнгөрсөн 7 хоног засгийн газрын гаргасан шийдвэртэй холбоотой ялангуяа манай төрийн албаагч нараас олон одоо асуудал тавьсан байна лээ. Энэ бол төрийн албаагч нар одоо тэтгэвртэй гараад тэтгэмж авч чадахгүй асуурсан болвол тэр тэтгэмжийн 36 сарын тэтгэмжийг боцолтгоо тусламжийг төрийн албаагчдынхаа ар гэр хань нийцэл өр хүүхднээс өвлүүлж нөхөн олох ийм одоо боцолтгоо тусламж олох юм шийдвэр гаргасан. Энэ талаар бас пост оруулсан посттой холбогдуулж бас олон иргэдээс асуулт одоо санал хүсэлт ирсэн байна лээ. Тийм болохоор одоо замын төгсөлд явж байхдаа алиндаа бас та бүхэнд бас энэ талаар тодорхой мэдээлэл өгье гэж бодлоо. Тэгээд энэ асуудалтай холбогдуулж миний одоо оруулсан постн дээр бас тодорхой асуултууд ирсэн байсан. Тэгээд энэ дээр бас хизээнээс хэрэгжих эхлэх вэ гэсэн олон асуулт байсан. Тийм болохоор энэ засгийн газрын гаргасан шийдвэр төрийн албаагчдаа 36 сарын одоо боцолтгоо тусламжийг олох шийдвэр асуурсан хэдтэй 11 сарын 24-өөс хойш хэрэгжих эхэлнэ гэдгийг бас нэмэлт мэдээлэл болгож бас хэлье. За мөн үүнээс гадна энэ улс төрчид улс төрийн албаажаас хүмүүс хамрагдах уу гэж бас нэлээд асуусан байна лээ. За энд бол одоо улс төрчдийн одоо улс төрийн албан тушаалтнууд хамрахгүй. Өөрөөр хэлэх юм бол төрийн үйлчилгээ, эмч одоо багш гэх мэт одоо эрүүл мэндийн боловсролын салбарын төрийн захиргааны одоо жинхэнэ албаа хаагч нар за мөн цэрэг цагдаа, онцгой зохиц хүчин төрийн тусгай албаа хаагч нар одоо ар гэрийн одоо нөхөн олбор одоо боцлого тусламжийг авах энэ одоо шийдвэрт хамрагдана. Өөрөөр хэлэх юм бол улс төрчид улс төрийн албан тушаалтнууд энэ шийдвэрт хамрахгүй гэдгийг бас хэлье. За үүнээс гадна төрдөө олон жил зүтгэж 2 гүйцэтгэлээр хөдөлмөрлөж байгаад тэтгэвртэй гарахын дөнгөж одоо өмнөхөн хөдөлмөрийн чадвараа алдсан, за нас барсан иргэд одоо бас тэтгэмж авч чаддгүй, боцолтгоо тусламж авч чадахгүй юм одоо асуудлууд үүсэж байна. Энийг одоо шийдэж өгөөч гэсэн маш их олон хүсэлтүүд ирсэн байна лээ. Энэ бол гарцаа авах бас анхаарах ёстой асуудал. Одоогор хэдийгээр хууль эрх зүйн орчин бүрдээгүй байгаа ч гэсэн энэ асуудлыг бид цаашдаа анхаар шийдэх ёстой. 25 жил, 30 жил төрдөө ажиллачаад дөнгөж тэтгэврт гарахынхаа өмнөх жил нь тийм үү. Хөдөлмөрийн чадвараа алдаад тэтгэмж авах болцлоо, хангаж чадхаа болждаг. Заван ус одоо нас бардаг өвчин зовлоны улмаас энэ иргэд нь одоо бас энэ 36 сарын тэтгэмж авч чадахгүй байгаа. Тийм болохоор тодорхой хэмжээгээр одоо бас дүүцүүлж ажилласан хугацаатай дүүцүүлж бас тодорхой хэмжээгээр 100% биш юм ахад 36 сарын тэтгэмжийг тодорхой хэмжээс олгох тал дээр цаашдаа анхаарч хууль эрх зүйн орчныг өөрчлөх тал дээр анхаарч ажиллана гэдгээ та бүхэндээ хэлье. Төрдөө зүтгэсэн одоо төрийн албаагчдаа Монголын төр мартахгүй Монгол улсын үндсэн хуулинд хүмүүнлэг ардсан иргэний нийгэм байгууллага заасан байдаг. Тийм болохоор төр бас хүнлэг энэрэнгүй байх ёстой. Ялангуяа төрдөө зүтгэсэн төрийн албаагч нартай төр бас хүнлэг хандах ёстой. Энэ тал дээр илүү бас анхаарч бодлого шийдвэрээс хайжуулах талаас анхаарч ажиллана гэдгийг бас хэлье. Хамаагүй.